Praise the Lord. Эзэн алдрыг өргөе. Amen. Амен. I hope everybody feels fine to be here today. За энд байгаа хүн болгон эзний үгийг сонсоход бэлэн байгаа гэж найдаж байна. This morning, Өнөө өглөө I'm going to share a very, very special message with you. өнөө өглөө би та нарт зориулсан маш онцгой үг байгаа. I'm going to speak about not the apostle, the prophet, the pastor, the evangelist, or the teacher. I'm not. Би тэгэхээр та нарын хувьд би элч юм уу, иш үзүүлэгч юм уу, пастор юм, апостолын хувьд би ирээгүй гэж. I want to speak about the people in the church. Харин би чуулган дахь хүмүүсийн талаар ярмаар байна. Behind the scenes. Ялангуяа эндрийн ард үйлчлэлтэй тэдгэр хүмүүсийн тухай би ярмаар байна. The people behind the scenes. Тий. Хөшгөний ард байдаг хүмүүсийн талаар би ярмаар байна гэж. No, you know there were some people who came here today before we came here. Тэгэхээр биднийг ирэхээс өмнө энд бас хүмүүс ирсэн л байгаа. They put up the loudspeakers, they put up everything here. За тэдгэр хүмүүс энд чанга аригчдыг байрлуул тэнийг төхөөрөмжийг хооронд нь холбоол. And in every church we have them everywhere. Тэгээ чуулган бүрт They are not seen just on the platform, чуулган гэдэг зөвхөн тайлан дээр байгаа хүмүүсийн тухай биш. but they are somewhere working around. Харин хаасаагүй өөрийнхөө үүргээ хийж байгаа тэр хүмүүсийн тухай юм гэж. Amen. I said amen. Амен гэж хэл. They cook coffee in the church. Зарим нь кофе барайл үйлчлэл явж идэг. They are ushers, welcome us when we come to church today. За мөн бусдыг халуун дотн хүлээж авдаг угтгчид гэж хүмүүс байна. They sing in the worship team. За Магдалины багийнхны үйлчлэл байна. A man working with a PowerPoint. За тэр PowerPoint-н дээр тэнийг тохиромжон дээр ажиллаж байгаа Somebody хүмүүс work байна. with a sound system. Зарим нь энэ чанга аригч дуунды тохиромжон дээр Somebody's ажиллаж байгаа. working with the children when we are here. Тэгээ бид нар яг энэ сууж байхад маань бидний хүүхдүүдийг харж хандаад хүүхдүүд маань заадаг тийм хүмүүс байна. I'm going to talk about these people today. Тэгэхээр би энэ хүмүүсийн тухай би өнөөдөр ярмаар байгаа I маа. did this message in my home church one time. Тэгээ яг энэ сургаалыг би өөрийнхөө чуулгандаа нэг удаа And хуваалцсан. after the service, a lady came crying and weeping. Тэгсэн чинь миний номсны дараа нэг эмэгтэй ирээд над дээр уйлсан баг. I said, are you not happy with the preaching? Тэгээд яасан та миний номлол таныг имзэглүүлээ та She уйлсан said, уу? yes. Тийм But ээ. this morning I said to God, Тэгээ би яагаад гэвэл өнөө өглөө би ингэж эзэн залбирсан юм аа гэж. this looks like nobody see what I'm doing in the church. Заримдаа надад үйлчилж байгаа үйлчлэлийн маань чуулганы хин ч олж харахгүй байгаа юм шиг тийм. I come here Sunday Сэтгэл after төрдөг. Sunday, week after week. Би 7 хоног бүр бүтэн сайнаас бүтэн сайнд She was an usher. үйлчлдэг хүмүүсийг угтаж And авдаг it's like үйлчлэл хийдэг nobody see байсан. what I'm doing. Тэгээ миний хийж байгаа үйлчлэлийн маань хин ч тоохгүй анзаарахгүй байгаа юм шиг санагддаг. Lord, if you see what I'm doing, Хэрвээ эзэн минь та намайг үнэхээр үйлчилж байгааг нь харж байгаа бол tell me today when I come to church. өнөөдөр намайг ирэхэд та надад үүнийгээ баталж өгөөч гэж хэлсэн. And now you preach this message. Тэгээ та өнөөдрийн таны энэ сургаалаар No, I know. өнөөдөр би мэдлээ гэж. You see what I'm doing. Миний юу хийж байгааг та хардсан байна гэж би мэдлээ. Amen. Амен. I said amen. Амен. There are many people in the Bible, they don't have a name. Тэгээ Библиэлд маш олон хүмүүсийн нэр нь бичигдээгүй хүмүүс. But they did great things in the Bible. Гэхдээ агуу зүйлийг хийсэн тийм The хүмүүс boy байна. with the 5 bread and 2 fishes, he changed the world by just giving some fish. Өөртөө байгаа 5 тал 2 загсаа гэсэн тэр хүүгийн түүхээр хорвоо дэлхийн өнөөдөр өөрчлөгдөж байгаа. Jonathan had a servant who helped him in the battle. We don't really know his name. Jonathan had a servant. Тэр Йонатаны өөрийнх нь зарц залуу тэр сэлэн баригт залуугийн We don't even know his name. түүх агуу ялтанд хүргэсэн байгаа. Бид нар But it нэрийг мэдэхгүй байгаа. changed history. Гэхдээ түүхийг өөрчилсөн тэдгээр хүмүүсийн тухай Библиэд маш их There was бичигдсэн. somebody who carried the cross of Jesus. Есүсийн загалмайг өөрөхөд нь хажуугаас нь дэмжиж байсан нэг залуугийн тухай гардаг. He was just a man. He has no own book, but he changed the world. Тэгээ түүний нэр бичигдээгүй ч гэсэн тэр Есүсийн загалмайн зовлон хамт хуваалцсанараа дэлхийг өөрчилсөн Somebody байгаа. gave his grave to Jesus. Есүс хэн нэг нь өөрийнхөө бэлдсэн булшиг өгсөн байгаа. Joseph from Arimathea. Матейси Йосеф гэж. He gave his grave. Тэр өөртөө бэлдсэн байсан оршуулах тэр газараа Есүс бэлгэлсэн байна. Somebody asked him, Тэгээ хэн нэг хүн түүнээс how асуусан. could he give away such an expensive grave to Jesus Christ? Тэг өөрийнхөө насан туршдаа бэлдсэн, өөрийнхөө оршууланд бэлдсэн тэр үн цэнтэй тэр булшиг яаж чи Есүст өгч гинэ? Чадж гинэ гэж. No problem.
Миний хувьд асуудалгүй гэж. was only for the weekend. Зөвхөн энэ 7 хоногт хэрэгэлдэх юм аа. Энэ 7 хоногийн төгсгөлөөр л Есүсийг оршуулах юм аа гэж. Яг тэгвэл дахиад амжсан шүү дээ гэж. Only 3 days. Зөвхөн 3 хоног л Есүсийг тавьсан шүү дээ гэж. Amen. Амен. I said amen. Амен. There are people in the history of the church Тэгэхээр чуулганы төгөнд маш олон хүмүүс who do great things. агуу зүйлийг хийсэн хүмүүс. Maybe you think the little thing I do doesn't mean so much for God. Магадгүй та өөрийгөө миний хийж байгаа энэ өчүүхэн зүйлчтэй нэг ач холбогдолгүй дээ гэж бодож байж магадгүй. But whatever you do for Jesus Харин та Есүсийн төлөө хийсэн зүйл бүр чинь counts in heaven. Бурханд тэнгэр тоосогдд юм аа. Hallelujah. Халелуя. I said hallelujah. Халелуя. And today Өнөөдөр I'm going to share a message about one man in the Bible. Библиэд дээрх нэгэн залуугийн тухай түүхийг би хуваалцъя. Probably you have never heard anybody preach about him. Магадгүй энэ хүний тухай хэн нэгний номлыг та сонсож байгаагүй He's the хаа. only African man in the Old Testament. Хуучин гэрээнд гарч байгаа цорын ганц Африк хүний тухай байгаамаа. He was not Jewish. Энэ еврей хүн биш. He was from Ethiopia. Тэр Этиоп хүн байсан гэж. He was working in the palace of the king. Тэгээ хааны ордонд үйлчилдэг Африк хүн байсан. And in Jeremiah the 38th chapter, Тэгэхээр Ермийн номны 38 дугаар бүлэг дээр there is a situation ийм нөхцөл байдал бий болсон гэж. the prophet Jeremiah Ермийн иш үзүүлэгч has been pulled down in a hole. Ермийн иш үзүүлэгчийг одоо нүхэнд хийсэн байгаа. He's in a well and he's dying, he's sinking. Тэгээ хуучин худаг байсан нүхэнд хийсэн тэнд шаврандууд Ермийн өгөж байсан. And nobody cares about him. Ермийн төлөө хэн санаа тавиагүй. But Ebed-Melech got a heart. Харин Эбед-Мелех гэж хүн He зүрхэндээ said, we must save him. бид энэ хүнийг аврах ёстой гэж We шийдсэн байна. must do something to lift him up from that well. Ермийг энэ худгийн нүхнээс гаргаж ич аврах ёстой гэж шийдсэн So he байна. goes to the king. Тэгээд Эбед-Мелех хаан дээр очиод He says, King, please help us. тэгээ хаа минь туслаач. And the king said, yes, you can go. Тэгээд чи явж тусалж болно гэж хэлсэн. And if you go with me to Jeremiah the 38th chapter, Тэгээ Ермая 38 дугаар бүлэг бүгдээр хамтдаа харах юм бол I want to read from verse 7. за 7 дугаар ишлээс нь уншия. Maybe I ask Pastor Batma here to read the story in your language. From verse 7, Jeremiah 38 to verse 12. Oh, to 14, yes. Харин тайган болох 38-ын 7-оос 14 дугаар ишлэл. Харин тайган болох Этиоп хүн Эбед-Мелех хааны ордонд байх зураа тэднийг Ермаяг нөөцлүүрт хийснийг сонсчээ. Хаан Бенеманы даама хаалганы дээр сууж байв. Эбед-Мелех хааны ордноос гаж хаантай ярьж хаан эзэм нь нөөцлүүрт хайсан иш үзүүлэгч Ермаяд үйлдсэн бүхэндээ эдгээр хүмүүс хор муугар хийжээ. Тэрээр яг бай газартаа үлсгэлэнгийн улмаас өгөх нь учир нь хотод ямар ч талах байхгүй лээ гэж айлтгав. Тэгтэл хаан Этиоп хүн Эбед-Мелех тушааж эрх мэдлийнхээ дагуу эндээс 30 хүн аваад иш үзүүлэгч Ермаяг өгөхөөс нь өмнө нөөцлүүдээс гаргаж авцар гэж хэлв. Ингээд Эбед-Мелех эрх мэдлийнхээ дагуу хүмүүсийг аваад хааны ордонд агуулгын доошоо очиж тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавны өөцүүд авч тэднийг нөөцлүүр рүү Ермай руу олсоор болгов. Тэгээд Этиоп хүн Эбед-Мелех Ермаяд одоо эдгээр хуучирч элэгдсэн хувцас болон даавны өөцүүдийг олсны доогоор суган доороо хий гэхэд Ермая түнчлэн үлдэв. Ингээд тэд Ермаяг олсоор татан гаргаж нөөцлүүрээс гаргаж авч Ермая харуулын гэрийн хашаанд үлдвэ. Дараа нь Зедекая хаан хүн явуулж эзний өргөнд байдаг 3 дахь үүд рүү иш үзүүлэгч Ермаяг авчруулваа гэсэн байна. Amen. Maybe you never heard this story before. За энэ түүхийг та нар одоо мэдлээ тийм ээ. You there with the blue, can you come here? За энэ нэг цэгэр хувцас залуу гараад ирэхгүй гэж. Цэгэр самсаа залуу. You be Jeremiah today. За чи өнөөдөр Ермая шүү. За гэж. Here's the prophet. За энд иш үзүүлэгч нь. Энэ бол иш үзүүлэгч шүү гэж. He has prophesied. За одоо иш үзүүлэн шүү чи. За. And the people doesn't like prophecies. Хүмүүст их таагүй иш So үзүүлгийг they push хэлсэн him учраас хүмүүсийн дургуг хөргсөн учраас доош нь You're there. And here comes Ebed-Melech. худгийн нөхөн тайсан. Тэгээ Эбед-Мелех одоо He гарч goes ирж to the байгаа. king and said, hey, king, the prophet is dying. Тэгээ Эбед-Мелех хаан дээр очиод тэр иш үзүүлэгч өгч штэ Let's go хаан. and save him. Аврал та. So Jeremiah said, okay. Ebed-Melech said, I will do it. Тэгээд Эбед-Мелех би үүнийг өөрөө гардаж хийнэ гэсэн баг. So the Bible says, Библиэд ингэж хэлсэн байна. most people
Ихэнх хүмүүс would have done this. ихэнх хүмүүс бол ингэх л байсан гэж. Very easy to get him up, really. Өндө аврахад бол амархан шүү дээ. Нөгөө худгийн нөхөнд If you have a real rope. жинхэнэ олсод байвал аврах шүү дээ. He could have said, okay, let's do this. This is how they maybe started. За ингээд суган доогуур нь хийж байгаа татах юм бол They were 30 men. тэгээ 30 залууг авцраад And they could, oh! ингээд But then they had heard him crying. тэгээ ингээд татсан чинь Еремая хашгирсан байгаа, ёосон байгаа. Ow! Cry. Oh! Okay. One more time. Oh! Uh-oh. So Ebed-Melech said, Ebed-Melech Jeremiah, wait. Еремая хүлээж тэр дуугийн сонсоод You see, Еремая хүлээж sometimes when we are saving people, заримдаа бид хүмүүсийг аврах гэж it's very easy to say to people, хүмүүсийг аврахад бол амархан байдаг. just have faith in God. Зүрхэндээ итгэл байхад л чи аврагдана гэж. Just have faith and we will lift you up by the robe of faith. За тэгээд чи итэг. Тэгээ би чамайг итгэлийн олсоор татна гэдэг. But Ebed-Melech saw, Харин Мелех юуг мэдэрсэн байг вэ? he had pain here. Түүнийг татхад тэр өвдөлт байгааг мэдэрсэн. So the Bible says, The he said, Bible- wait here. Тэгээ чам хүлээж байгаарэ гэд. And Ebed-Melech ran Ebed-Melech буцаж to яваад the king's house. хааны ордонд очоод But he didn't go to find the gold. хааны ордноос алт мөнгө аваагүй. The Bible says he went to take what's under the gold. Харин юу авсан бэ гэхээр алтныг доор байдаг зүйлийг авсан гэж. And he found some old rotten clothes Бүх одоо мууцсан хуучин муу хувцсыг аваад that's been laying there under the gold chamber for many years. тэгээ тэр ордны нөгөө ордонд байдаг алтны доор тавьсан байсан хуучин муу хувцснуудыг цуглуулад So he goes to the well за тэгээ худган дээр очоод and he said to Jeremiah, put this under your arm. Еремая энийг чи өөрийнхөө суган доогуур хий гэж хэлсэн баг. Okay. So, and then we put this, За тэгээд олсоор and then we put this. олсон доогуур нь жиргэлж өгсөн мó хуучин муу Here's хувцас. my friend Badma. We're going to lift you up now. Одоо чамайг өргөн шүү заа гэж. Just say hallelujah. За халелуя гэж хэлээрэй. За өргөхөр. Say hallelujah. Hallelujah. Oh, amen. You don't feel any pain now, huh? Яа одоо өвдөл зовөр байна уу? Oh, wonderful. Now, instead of just taking by the robes, Шууд олсоор өргөхөөс өмнө he put some soft clothes between the wounds and the robes. харин олсоо жиргэлэх зөөлөн дав авцарч суган доогуур нь ивсэн байгаа. And lifted him up. Тэгээд түүнийг өргөсөн байгаамаа. Welcome, Gab prophet. За иш үзүүлэгч минь тавтаа морилноо гэж. Hallelujah. Thank you. Give him a big hand. За бүгдээрээ энэ залуу чанга алга ташдаг өргөе. Thank you. Now, За here are two kinds of Christianity. тэгэхээр ийм хоёр төрлийн итгэгчид байдгаа гэж би хэлж болно. You can have a Christian and just say to people, just have faith in God. Зүгээр зүрхэндээ итэг тэгээ аврагдана гэж хэлдэг нэг төрлийн. Just believe God. Тэгээ зүгээр л итэг гэж. But you can also have faith Бас and love. харин нөгөө төрлийн итгэгчний үг бол хайр болон итгэлээр тэднийг авралт авцардаг төрлийн итгэгчид байна гэж. I'm going to talk about this kind of people today Тэгээ би өнөөдөр ийм төрлийн хүмүүсийн тухай ярих that we гэдэг. have in our church Тэгээ бид ийм чуулган байгаасаа гэж хүсэж who байгаа. are between the wounds and the robes. Тэгээд тэр шарах болон осны завсар зөөлөн давгаар жиргэлдэг ийм төрлийн чуулган байх тухай би ярмаар байгаамаа гэж. Sometimes they are like just a piece of love when you come to church. Заримдаа хүмүүс зөвхөн таны үзүүлэх өчөөгөн төдий өөдсөн ч нэ хайраас ч болоод хүмүүс чуулганд ирдэг байна. Look at your neighbor and said, Тэгээ та өөрийгөө хажуудлын хүн тал хандаж хэлэхгүй юу? it's wonderful to be a clothed. За ийм өөдс байна гэдэг бол гайхамшигтай шүү гэж хэлэхгүй юу? Өөдсөн ч нэ хайр үзүүлнэ гэдэг бол гайхамшигтай шүү гэж хэлэхгүй юу? Amen. Амен. I said amen. Амен. The church cannot only be faith, Чуулган зөвхөн итгэлийн чуулган байгаа a зогсохгүй. church must have love.
чуулган бас хайраар үйлчлдэг чуулган байх ёстой гэж. A church cannot only have principles. Чуулган зөвхөн Бурхны үгийн зарчмуудаар амьдардаг The төдийгүй church must have this old rotten clothes. чуулган бас ийм зөөлөвч болсон This хайраар явдаг чуулган байх ёстой were гэж. old clothes, the Bible says. Тэгээ Библиэлд бол хуучин хувцсны өөдөөс гэж хэлсэн They байна. were not used anymore. Нэг хэрэглэхээ болоо хайцсан юм But хуучин God хувцснууд has гэж used хэлсэн байна. for them anyhow. Гэхдээ Бурхан хуучин хувцснуудыг Бурхан хэрэглэсэн байгаамаа. Hallelujah. Халелуя. I said hallelujah. Халелуя. The Bible says, even in the Bible, Тэгээ Библиэд God was using donkeys. Библиэд Бурхан ээлжийг хэрэглэсэн тухай түүх гардаг. It's one donkey I like very much in the Bible. Тэгээ Библийн нэг ээлжинд би маш их хайртай. He was serving his master all his life. Тэгээ эзэндээ бүхэл амьдралынхаа турш эзэндээ зүтгэсэн. And then he died. Тэгээд үхсэн. And they eat him up. Тэгээ ээлжийг нь идсэн. And the dogs came and eat his bones. За нохоонууд ээлжигнээс үлдсэн ясыг бас идсэн. And it looked like his life was over. Тэгээд It looks like his life was over. түүний амьдрал ингээд дуусч байгаа юм шиг байна. Not even the dogs wanted to eat him and left. Тэгээ нохоо үлдсэн зүйлийг идсэн байгаа. The dog said, no more, we don't want him anymore. Тэгээ нохоо одоо идэх юм байхгүй болцсон. There was one donkey cheek. Харин тэнд идээд нохоо нэг зүйл үлдээсэн нь бол ээлжигний ирүүний яс байсан байгаа. And it was laying on the wayside. За энэ зам дээр ингээд үлдсэн тэр ээлжигний And ирүүний яс nobody хаягдсан. wanted him Ээлжигний ирүүний ясаар одоо юм хийдэг хүн гэж юу ах вэ? until Samson came by. Харин Самсон гэдэг хүн гарч ирээд And he took that donkey cheek and beat 1,000 Philistines. ээлжигний ирүүний ясаар мянган Филистиний цэргийг хядсан байгаа юм. It's never too late to serve God. Тэгэхээр бурханд үйлчлэхэд хизээж оройтно гэж байдгуумаа гэж. Amen. Амен. It's never too late. Оройтно гэж байдгуумаа. This donkey had his biggest ministry after he died. Үхсний дараах түүний хамгийн агуу үйлчлэл нь гарч ирсэн байхгүй гэж. Амен. I see them all over the world. Тэгээ би дэлхийд даяар I see them in every church. чуулган бүрт These people тэгэхээр ийм төрлийн who хүмүүс brings comfort to wounded people. шархсан хүмүүс тайвширлыг, тайтгарлыг авчирдаг ийм төрлийн Who хүмүүс. hug people when they come to church. Чуулганд ирэх хүмүүсийг тэрвэрдэг ийм хүмүүс. Who bring love to hurting people. Шархсан зүрхсэлтэй хүмүүст хайраар тайвширлыг өгдөг хүмүүс. 1 year ago or 2 years ago maybe it was, Жилийн юм уу 2 жилийн өмнө. I was in California. За би Калифорнид байсан. And my pastor has told me, don't sit in the hotel all the time, go out and see the city also sometimes. Тэгээ маа пастор маань юу гэж хэлсэн бэхээр за үйлчилж байхдаа чи зөвхөн байрлаж байгаа буудалдаа бити байгаа те бас гадуур гарч юм үзэж харж байгаарэ гэж хэлсэн. So I went to a war museum. За би тэгээд дайны музей байсан. Тэнд And I очсон. saw a big ship. За тэнд дайны музейд очиод маш том I think we усан have a picture of онгоцыг харсан. a ship here. This is a air carrier ship. За энэ болохоор зэрэг нөгөө бөмбөгдөгч онгоцнуудыг тээдэг You know, this том ship онгоц байгаа юм аа. Том усан онгоц байгаа юм. carries 72 airplanes on the inside of it. За энэ усан онгоц дээрээ 72 одоо байлдааны бөмбөгт онгоцыг дээрээ авч явдаг байна л да. Down there are a runway on the ship and they have 72 airplanes on that ship. За дээрээ энэ том усан онгоц маань дээрээ одоо газар дах нисэх зурвас бүхий 72 байлдааны бөмбөгт онгоцыг нэгэн зэрэг тээж явдаг. And there are 72 pilots there. За нэгсэндээ 72 нисгэгчд байна гэсэн үг. But down in the ship, Харин усан онгоцны доод хэсэгт нь do you know how many people work under this? энэ нүсэр том усан онгоцны доор хэдэн хүн энэ усан онгоцыг ажилуулж авч явдаг вэ гэж 5,000 people. 5,000 хүн энэ усан онгоцыг ажилуулж авч явдаг байх юм. So it's not only the pilot that means something. Зүгээр зөвхөн нисгэгчд чухал үүрэгтэй гэсэн үг There are шээ. people behind the scenes. Харин тэр хөшигний ард тийм ээ байгаа эдгээр хүмүүсийн үйлчлэл их чухал байгаа маа. Now you can take it away. I heard a story Тэгээ би нэг ийм түүхийг сонссон. about one of these pilots. Тэгээ эдгээр нисгэгчдийн нэг нь He was now an old man, he was retired. одоо тэтгэвртэй гарцсан тийм нисгэгч хүн байна. He was sitting on a restaurant За нэг удаа ресторан сууж байж. somewhere in America. За нэг газар л сууж байж гэж. And a man comes to him За тэгсэн нэг хүн ирээд and say, "You're a pilot. "Оо чи нөгөө нисгэгч үү?" гэсэн. Your name is Charles Plum."
Чиний нэр чинь Шонс Плам гэдэг үстэй гэж. I said, yeah. Тийм ээ гэж. You were a pilot 40 years ago Чи 40 жилийн өмнө нисгэгч байсан тийм ээ. in one of the wars. Дайнд тулдж байсан нисгэгч байсан тийм You ээ. did 72 flights. Чи 72 удаа байлдааны нислэг хийсэн гэж. Yes. Тийм ээ гэж. And you were shot down. Тэгээ чи буудуулаад And you were prisoner of war for 6 years. тэгээ 6 жил чи дайны хоригдол болоо өстэй I гэж. said, yeah. Тийм ээ тийм гэж. And when you were shut down, Тэгээ чи буудуулж унахтаа your parachute opened and you fall down over the jungle. тэгээд унахтаа чи ашгүй тэгээ одоо шүхрний тусламжтайгаар аврагдсан биз дээ гэж. Тэгээд ой дунд маш шигүү ой дунд унсан гэж. Yeah. Тийм ээ. Why do you ask me this? He said. Чи яагаад надаас энэ бүхнийг He мэдэж said, асууж байна гэж. I was not the pilot. Тэгээд хэдийгээр би онгоц биш I нисгэж was биш down шээ. there. Би тэр том ус онгоцны доор It was me who packed your parachute. I packed it for you. ар ажилдаг миний тэр ус онгоцон дээр гүүрэг даалгавар юу гэвэл нисгэгчдийн ослын үед хэрэглэх шүхрийг нь хомж багалдаг ийм ажилтан хүн байсан юм а гэж. And it looks like it worked good. Тэгээд энэ шүхрийг би дагуу боосон байгаа үстэй гэж. And Charles Plum started crying. Тэгсэн нөгөө нисгэгч маань уйлж гисэн байна. I said, hear this man who saved my life. Чи миний амьдралыг аварсан залуу ба штэ. He stood there packing parachutes every day for 6 years. Тэгээд тэнд 6 жилийн турш тэр нисгэгчдийн шүхрийг нь имхдэг тийм ээ. He Бэлэн never болгож flew an өгдөг. airplane. He was never see anything. Хизээч тэр байлдааны онгоцонд He суудгүй. was down that ship just packing parachutes. Харин нисгэгчдийн хэрэглэлтний хизээд бэлэн хэрэглэх шүхрийг нь бэлэн болгодог хүн байсан. But because of what he did, Тэр түүний хийсэн зүйлээс болж it saved that man's life. тэр нисгэгчийн амнаас аврагдсан байгаамаа. Charles Plum Charles Plum started crying. уйлж гисэн. This man cried. Тэр хүн ч уйлж гисэн. After 40 years they met. 40 жилийн дараа бие битэйгээ уулзсан баг. And Charles Plum got a message Тэгээ Charles Plum-ын зүрх сэтгэлд нэг зүйл that үлдсэн. he's now preaching all over the world. Тэгээ Charles Plum энэ зүйлийг хүмүүс дэлхийд даяар хаасаагүй ярьж And the байгаа. message is like this. Тэгээ энэ зүйлийг ярьдаг. Түүний ярьдаг гол амьдралын сургаал юу вэ гэвэл There is always one person in your life who is packing your parachute. чиний амьдралд үргэлж чиний ослын үед хэрэглэх шүхрийг чинь бэлэн болгодог гэнэ хүн амьдралч чинь үргэлж байх ёстой гэж хэлдэг гинэ. There's always somebody behind you who helps you with many things. Чи мэдхгүй ч чиний амьдралд тусалж байдаг олон хүмүүс байдгаа гэдгийг үргэлж ярьж явдаг гинэ. In every church we have these people who are packing the parachutes. Тэр чуулган болгонд иймэрхүү ослын үед хэрэглэх шүхрийг бэлтгэдэг хүмүүс чуулган бүрт байд юм They аа. have no salaries. Тэгэд ямар ч цалин But авахгүйгээр they come үйлчилдэг. to church week after week, month after month. Тэгэхээр 7 хоногоос 7 хоног бүтэн сайнаас бүтэн сайн сараас сард байн гэрж үйлчилдэг They юм хүмүүс support байгаа. the church by supporting the parachute of the church in the offering. Тэр чуулганы тэр хизээд хэрэглэх бэлэн болох тэр шүхрийг бэлэн болгодог хөдгөр хүмүүс юм аа гэж. These people Тэгэхээр эдгээр хүмүүс I bow down for. эдгээр хүмүүс би үнэхээр And хүндэтгэл I үзүүлж honor you. хүндэтгэл үзүүлж бүх юмар байна, бүх ёсломор байна. Blessings of God over your life. Та нар амьдралаараа бусдын амьдралд ивэл өрөөл болж байгаа юм шүү гэж. Amen. Амен. God is seeing what you're doing for Him. Тэгэхээр таны түүний төлөө юу хийж байгааг бурхан харж байгаа. When I heard that message, Тэгээ би энэ зүйлийг it сонсоод changed things inside of me. миний үз хөдлөлийг оронгоор And I нөрчсөн. started to think, Тэгээ би ингэж бодож ирсэн. who are these people in my life who's packing my parachute? Тэгэхээр миний амьдрал дэх миний шүхрийг маань боож бэлэн болгодог тэдгэр хүмүүс юм бэлээ гэж би бодож ирсэн. And one of them is here today. Тэгэхээр өнөөдөр тэргээр хүмүүсийн нэг нь энд байна. And that's my wife. Энэ хэмбэг бол миний эхнэр байгаа юм. She has been packing my parachute for 40 years. Миний шүхрийг 30 жилийн турш боож өгж байгаа хүн байгаамаа. Every week. 7 хоног бүр. She's not even packing my parachute, she's packing my suitcase. Тэгээ миний шүхрийг биш миний чамдаамыг маань бэлэн болгож чамаг хувцсыг маань аялалд маань бэлэн болгодог юм ихтэй байгаа маа гэж. She has been working home Тэгээ гэрээсээ with 5 children. гэртээ 5 хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хайж байгаараа. I've been out preaching for 40 years. Би 40 жилийн турш дэлхийд даяар хаасаагүй явж номлож байхад She has never complained. 5 хүүхдээ харж хандчихчаа хизээш надад нэг ч үгийг гомдож I байгаагүй. have never heard her say, Эхнэр маань хизээч ингэж хэлж байгаагүй гэж. why are you going everywhere and leaving me home? Чи дандаа л явж байдаг. Намайг дандаа л үлдээж байдаг. Хаашаа юм бэ гэж хэлж байгаа. No, every week. Харин 7 хоног өөр You know эхнэр what she маань do?
юу хийдэг байсан бэ гэж? Go, go, go. Яв. I said, you want me to go? Тэгвэл намайг яваасаа гэж хүсээд байгаа юм уу? I said, fulfill your mission. Тэгээд ихнэр маань юу гэдэг вэ? Үгүй чи дуудлага даалгавраа дагуу амьдраа гэж хэлдэг I'm байсан. packing the parachute home. Гэрт чинь би чиний шүхрийг боож. Hallelujah. Let's give her a hand. Тэр эзэн даалдрыг өргөё. She's not only packing my parachute, Тэгээ ихнэр маань зөвхөн арын алдны шүхэр бодог төдийгүй she's kicking me out from the airplane when I need to take steps of faith also. Oh, jump заримдаа now. намайг итгэлээрээ явах хэрэгтэй болдог. Итгэлээрээ тэр үед маань араас маань түлхэж өгдөг хүн юм аа гэж. When I'm a little nervous, she kicks me out. Заримдаа намайг сандрах айх үед маань ихнэр маань Take a намайг step араас of faith, Augusta. намайг итгэлээр алхам хий гэж уриалж өгдөг юм байгаамаа гэж. When I jump. Amen. Амен. I said amen. Амен. But when I think about her, Тэгээ ихнэрээ би бодохдоо I'm thinking about her mother too. ихнэрээ бодохдоо ихнэрийнхээ ээжийн талаар бодохын өөр аргагүй. Her mother Ээж нь is 87 years old. миний хатам ээж маань одоо 89 настай. 87 She настай. is in the church every day, Тэгээ чуулганд өдөр бүр ирдэг. cooking coffee. Өргөлж бусдад кофе бэлдэж өгдөг байна л да. If you put her here on the platform, she will die. За хэрвээ тэр эмэгтэйг эндрийн үйлчлэлээр гаргаад ирэх юм шууд өөхөх баг. But she works in the cafeteria. Харин өргөлж тэр кафенд тийм ээ. Ундаа бэлдэж өгч өгдөг. Every week. 7 хоног бүр сайн дураараа тэнд үйлчлэл. She has done that all her life. Энийг амьдралынхаа туршид хийж байгаа гэж. Her family, Түүний my гэр wife's family, миний эхнэрийн маань гэр бүл has been believers for 300 years. гэр бүлийнх юм одоо үе удмаараа байна шүү дээ. Үг дээдсээр 300 жилийн турш Есүсийг дагж байгаа хүмүүс ээ гэж. And they continue to serve God. Үргэлжлүүлэн бурханд үйлчлсээр байгаа ийм гэр бүл байгаа маа. Generation after generation. Тэгээ үе удам дараалан үйлчилж байгаа. They're not famous, Тэд тийм алдар нэрээ дурсан хүмүүс биш. but they are behind the scenes in every church and every generation they serve. Үргэлж хөшгөний ард үйлчилдэг. Үе удмаараа хөшгөний ард үйлчилсэн ийм хүмүүс байгаа маа. Amen. Амен. I said amen. Амен. And my mother-in-law Миний хатам ээж маань has a sister. хатам ээж маань бас ихчтэй гэж. Her name is Mary. Ихчийн нэрийг Мэри гэдэг. She is 91 years old. За одоо 91 настай. She lives with me. I live with me and my wife Бид хоёр гэртээ энэ эмэгтэйг гэртээ авч хамт асарч тооглон амьдард юм а гэж. for over 10 years now. Одоо 10 жил хамт амьдарч байна гэж. She's a fantastic woman. Тэр бол гайхалтай эмэгтэй гэж. She's on Facebook every day. 91-тэй үжиж өдөр болгон фэйсбүүкддэг. She has a big computer like this. Амар том дэлгэцтэй компьютертэй байх нь шүү дээ. She is on Facebook, Instagram. Facebook, Twitter. Instagram, Twitter She's on everything. бүгдэн дээр нь ерөөсөө And she's 91 years ажилтгаа old. гэж. Тэгээд 91-тэй шүү дээ. One day she came home from the shopping mall. За нэг өдөр дэлгүүрээс гэртээ ирээд I said, what did you buy now? тэгээд бид нар асуусан юм та юу хөдөлж аваа гэсэн She чинь said, iPhone. iPhone авлаа гэсэн. I said, Mary, you're 91 years old. Та чи 91-тэй байж What are you гэж. going to do with an iPhone? iPhone-оор юу хийх гэж байгаа юм бэ гэсэн чинь. It's so fun. Чинь сайхан тоглоом байхгүй гэсэн. Зугаа байхгүй гэсэн. Maybe you ask, Магадгүй та are you crazy? тэнийг юм уу гэж асуумаар санагдсан гэж. Inviting a 91-year-old lady to your house? Магадгүй та нар надаас асуух байх л та 91-тэй хөгшнийг гэртээ ингээд хажуудаа аваад амьдарч байдаг та тэнийг юм уу гэж асууж магадгүй. I didn't. Үгүй би тэнийг биш I ээ. invited an 81-year-old lady to my house. Үгүй би 91-тэй хөгшнийг өөрснөө би сайн мэдэж байна гэж. She was 81 when she moved. 81-тэй хөгшнийг би өрсөн байхгүй гэж 10 жилийн өмнө. And I said, you can stay with us as long as you live. Тэгээ бид нар юусэн 81-тэй байхад нь та хүснээрээ бид нартай хамт амьдараарай гэж хэлсэн. Look, she's never going to die. Тэгсэн чинь өөхөхгүй ээ гэж. Тэрнээс хойш хизээч үхээгүй гэж шүү дээ. But I love her. Гэхдээ бид нар түүнд үнэхээр хайртай. She's beautiful. Үнэхээр гайхалтай эмэгтэй гэж. You may be asked, why did you invite her to your house? Гэхдээ яагаад гэртээ хажуудаа авч байгаа юм бэ гэж. Why does she stay in your family? Яагаад гэртээ ингээд гэрийнхээ хам бүлийн нэг гişүн That goes away long way back. Яагаад тэгвэл маш олон жилийн өмнө When my wife and I started preaching the gospel, эхнэр бид хоёр сайн мэдээг тарааж эхлэх тэр үеэс we were 20 years old. бид бүр 20 доод сайн мэдээг номдож эхлэх үеэс We had a vision to preach the gospel everywhere. бид
7 хоног бүр сайн мэдээг номлодог байсан. But we had no money. Гэхдээ бид тэр үед мөнгөгүй байлаа гэж. And we had no food sometimes. За заримдаа хоолгүй ч хондог үе байлаа. Guess who came? Тэгэхээр хэн бидэнд ирж тусалдаг байсан Every бэ? week. 7 хоног бүр Mary. Мэри л ирж тусалдаг байсан. Gave us food, packed our parachute. Бидний шүхрийг боодог буюу бидний хоолоор биднийг хангадаг эмэгтэй байсан. Week after week. 7 хоног бүр итгэмжтэйгээр. We got 1 child, 2 child, 3 child, 4 child, 5 children. Тэгээ 1 хүүхэд төрлөө, 2 хүүхэд төрлөө, 3 хүүхэд төрлөө ингээд 4 хүүхэдтэй боллоо, 5 хүүхэдтэй боллоо. Guess who came all the time to help us? Үргэлж ирж бидэнд хэн тусалдаг байсан гэж? Mary. Мэри л ирж тусалдаг байсан. Yeah. One time she came. Нэг өдөр тэр ирээд Carl Gustav, Карл Густав. you don't have any furnitures. Ямар ч тавилгагүй болсон байж таа танайх чинь. I said, that's the right prophecy. Тийм ээ, наад чинь яг үнэ иш үзүүлгийг үг байна гэсэн. Let's go to a store. Тэгсэн за хамт дэлгүүр явъя гэж. And she bought furniture to the whole house. Тэгээ манай гэр бүл тавилга авч гисэн. She packed a parachute. Бидний шүхрийг боос юм аа гэж. We never forget that. Үнийг бид хизээч мартахгүй. So we said, when she get old, Тэгээ түүнийг нас өндөр болох үед we're going to pack her parachute. бид түүний шүхрийг нь боохоор шийдсэн. Hallelujah. Халелуя. So she stays with us now. Тэгээ тийм учраас тэр өнөөдөр бидэнтэй As хамт long амьд юм аа. as she lives, she stays in my house. Амьд байгаа цагтаа манай гэр бүлийн нэг гишүүн байсараа болно гэж. And it looks like she's never going to die, but that's fine. Хэрвээ хизээч өгөхгүй бол хамаалгаа байсаар л байг гэж. You know what she do? Тэгээ тэр юу хийдэг вэ гэж? She is still packing my parachute. Одоо ч гэсэн миний бас шүхрийг боосоор л байгаа гэж. Sometimes she washes my shirts. Заримдаа миний цамцыг угаацсан явж яадаг гэж. She ironed them. Заримдаа эндүүдээд, Sometimes she has too high temperature on them. заримдаа температурыг тохируулж чадахгүй жоохон хэтрүүлээд And my shirt is only good for my grandchildren after that. түлчдэг. Тэгээд цамцаа би ач хүүхдүүдэд дамжуулж хөөс өөр арга болтгоо гэж. But she still works in the church. Гэтэ одоо ч гэсэн чуулгандаас үйлчлсэн хэвээрээ. She irons the small little thing you put on the tables in the cafeteria in the church. Тэгээд чуулганы нэг кафен дотор байгаа бүхэл одоо даавн янз бүрийн хэрэглүүдийг нь жижиг хэрэглүүдийг нь уугаад эндүүдд юм байна л. 91 years old. 91-т өгшин шүү дээ. Why? Яагаад? She loves the church. Яагаад гэвэл тэр чуулганд хайртай She's байхгүй юу? that piece of clothes. Яагаад гэвэл тэр чуулганы тэр That's the зөөлөж болж small байгаа things. хуучин давуутай адилхан зөөлөж болж байгаа байхгүй юу? Hallelujah for these people. Тэр эдгээр хүмүүсийн төлөө эцэд алдрыг They өргөө. make things easier. Эдгээр хүмүүс байгаа учраас I амьдрал said амархан they make болд юм аа. things easier. One day I came out in the garden Нэг өдөр цэцэрлэгт and she was cutting my trees. манай хашааны одоо янз бүр урмал моднуудыг маань ингээд тайраад арчилж исэн. She has a, what do you call it, a little thing you go before with a wheel. She can't go. Нөгөө өвсөг ингээд тэгшилж тайрдаг юм машин байдаг шүү дээ, тийм ээ. Тийм машины And since she's 91 years old cutting the trees. тэгээ 91-т биш нөгөө явж чаддгүй хүмүүс ч өөрсдөө нэг хажууд нэг юм түшиг тулгуур усан юм дугуйтай юм түрээ явдаг. Тэр юма төрсөн мөртлөө манай цэцэрлэгийг маань ингээд засаа тайраа зогсчихсон. I said, Mary, you cannot cut the trees. Тэгээ би хэлсэн, "Мара чи яаж байгаа юм би ийм хийгээд?" My neighbors will kill me. Гэхдээ хуршууд маань намайг хараа загна штэ гэж. I'm sitting inside reading the Bible and you're out cutting the trees for me. Би гэртээ Библийг уншаа сууж байдаг. Чи ингээд гадуур миний хийх ёстой юм цэцэрлэг модыг маань арчлаа явж байдаг гэж муу хэлнэ штэ гэж. You know what she said to me? Тэгээ юу гэж хэлсэн бэ гэж? You do what God has called you to do. I do the rest. Чи бурхны чамайг дуудсан юм а чи хийх ёстой. Харин үлдсэнийг нь би хийх ёстой гэж хэлсэн. Hallelujah. Халелуя. I think I have a picture of Mary here. За Маригийн зургийг энэ дээр харуулахгүй юу? There she's out cutting the trees. За энэ нөгөө манай хашааны модыг ингээд тайрч байгаа маа гэж. Can I send the greetings from Mongolia to her from you? Би та нарын халуун мэндийг энэ майрд дамжуулж болох уу? She will be happy. She follows us Тэгээд тэр in бидний prayer every day. өдөр бүр бидний төлөө бас залбирдаг. She's packing the parachute of prayer. Тэр үргэлж залбирлаараа бидний шүхрийг боож байд юм аа. Hallelujah. Халелуя. I say to you as a church, Тэгэхээр чуулган байна. Би та нарт хандаж хэлье. if this church Хэрвээ энэ чуулган is going to have success the next coming 10 years, дараагийн 10 жилд үнэхээр амжилттай байхыг хүсэж байгаа бол you must have the spirit of Mary.
Та нар яг Мэрийн сүнстэй хүмүүс болох ёстой маа гэж. To be that cloth Яг бусдын between the wounds and the robes. шарах ос хоёрын завсар өөрийнхөө амьдралыг жирг болгож өгөх ийм зүрхсэтгэлтэй ийм хандлагатай хүмүүс болох ёстой маа гэж. Amen. Амен. Some years ago, Нэлээд олон жилийн өмнө a man called me. нэг хүн над руу уцаар ярьсан. We call him Fish Ule, Тэрийг fish ula гэдэг нэртэй юм байна. Тэгж нэрлэдэг хүн. Riba Ule in Russian. За орсоор болохоор одоо загасчин уула гэдэг юм байна л. Загасчин уула. He's a fisherman, Яадаг бол загасчин. and now he's old. Одоо нэлээд өндөр And I настай not heard болсон. him for many years. Тэгээ түүнийг I not heard him from him. түүнээс сураг тасарсан. So he called me, Тэгсэн нэг өдөр гинт над руу залгаад and this is what he said. тэгээ ингэж хэлсэн. Hello. Хөөс хөөс. Yeah, so exactly. That's how he sounds. It's Fish Ule, he said. Тэгээ би загасчин уула байна гэсэн. Carl Gustav, Тэгээ Карл Густав. I belong to a denomination church. Карл Густав би нэг урсгалын сүмд явд юм аа гэсэн. Can you come to us and preach? Тэгээ та харин манай сүмд ирээд номлоод өгөөч гэсэн. We're going to have tent meetings. Тэгээ бид майханд ор цугларт хийж байгаа маа. I said, how many are you? Тэгээ та нар хідүүлээ юм бэ гэж асуусан чинь. And he said, we're 8 people. Бид нар 80улаа гэж хэлсэн. Not everybody is active. Тэгтээ 80улаа ч гэсэн гол нь бүгдээр үйлчлдэг байгаа маа гэсэн. 8улаа гэсэн тий. 8 people. 8улаа. Not everybody is active. Тэгтээ 8улаа ч гэсэн бүгдээр үйлчлдэг юм аа гэсэн. 8 people. 8улаа. And not everybody is active in the church. Тэгэхээр 8улахнаа вэжээж үйлчлдэггүй нэх хэрэг сонин санагдаад гэж. And you got to have tent meetings. Тэгээд майхан үйлчлэл хийнэ гэсэн. I said, where do you live? Тэгээд та нар юу хийх юм бэ гэж. He told me the city. Тэгээд тэр хаана байд юм бэ гэсэн чинь надад I хотоо put on the зааж. GPS, Тэгээд би GPS-тэй юуг нь зүг чигийг хотын хаягийг нь оруулаад and it says, not exist. тэгсэн ямар ч такси тийшээ явдаг болж таарлаа. Doesn't exist. The city didn't exist on the GPS. Тэгсэн GPS дээр нэрийг нь оруулсан чинь тэр хот гарч ирдэггүй, байдаггүй. 8 people. 8 хүн. Not everybody is active За бүгдээрээ үйлчлдэг. on a city that didn't exist on the GPS. Тэгээ нөгөө газрын зураг дээрээс ингээд хайлаа тийм ээ. Тэгсэн GPS дээрээс хайсан чинь гарч ирдэггүй. Хотын нэр нь байдаггүй. He said, we were planning to buy a tent for 300 people, he said. Тэгээ бид нэр 300 хүн багтах тийм майхан худалдаж авсан юм аа гэсэн. But we changed our mind. Гэхдээ бид нэр санаагаа өөрчлөөд I said, praise God. ашгүй дэгээ би дотроо. We bought a tent for 450. Тэгсэн чинь бид нэр 300 хүнийхийг болоод 450 хүний багтаамжтай майхан худалдаж авлаа гэсэн. 450 people. 450 хүнээ гэж би асуусан чинь 8 people. 8 болохнаа гэж 450 хүний майхан худалдаж. Not everybody is active in the church. Тэгээ 8 хүн 8 л үйлчлдэг мөртлөө. In a place that doesn't exist on the GPS. Тэгсэн мөртлөө тэр хотон ч GPS дээрээс хайгаад гарч ирэхгүй мөртлөө. But I felt I'll go there. Тэгээ тэгсэн ч гэсэн би тийшээ очихоор шийдсэн. I was driving Би жолоодод and явж driving машина унаа явж out байсан. on the countryside. За хөдөө гараад яваал байлаа. Soon there was only cows and sheep and cows and sheep. Сүүлдээ бүр төв замаас гараад бүр алс хөдөө яваа зөвхөн хонь үхэр ямаа үзэгддэг тийм газараа л яваад байлаа гэж. Finally I saw a Сүүлд big tent for 450 people. тэгсэн сүүлд нь явж жагаад маш том 450 хүний багтаамжтай майхан олж харлаа шүү гэж. And no people. Дотор нь ямар ч хүн байхгүй. Only cows outside. Гадаа зөвхөн үхэр үнээл бэлчичээд. I said this will be a cow meeting. За өнөөдөр ч үхрүүдэд номлохон дээ л гэж бодсон. I heard moo. Okay. And the devil said, you're wasting your time here. Тэгээд шал дими цагаа үрж байгаа юм байна да гэж бодогдсон. And he came and saw me. Oh, Carl Gustav, you came. Тэгсэн намайг сайхан Карл Густав гэж хүлээж аваад. Do you want some coffee? Кофе уух уу? I said, give me 2 cups, please. Хоёр аяг давхарлаа өгч гэсэн. The people are coming soon, he said. Тэгээ хүмүүс удахгүй ирнэ гэж надад хэлсэн. I said, okay. За. I was drinking my coffee. За тэгээ кофе уугаа суучод. Suddenly I saw one car.
Тэгсэн нэг машин ирлээ. I said, praise the Lord, at least one car is coming. За ашгүйдээ ядаж нэг хүн ирж ин даа гэж баярлсан. Then 2 cars. Тэгсэн дахиад 2 дахь машин ирлээ, 3 дахь машин ирлээ. When the time was 7 o'clock, За 7 цаг болоход it was 450 people there. 7 цаг 450 хүн тэр майханд алидийн цугларсан байсан. He said, we're going to give coffee for everybody. За тэгээ хүн болгонд бид кофегоор үйлчлэн. I said, 8 people, not everybody is active. How do you do this? Тэг чи 8 үлээ үжиж бүгдээрээ үйлчлдэг гэсэн мөртлөө яаж 450 хүнд хурж үйлчлэх юм болоо гэж бодсон. I said, who's going to lead the meeting? Тэгээ одоо хин нь яг цуглаанаа удирдах Oh, юм болоо. that's the lady in the kitchen. Тэр гал тогондоо эмэгтэй цуглаанаа удирдаа гэж хэлсэн. See a lady coming. Тэр эмэгтэйг харахаар зэрэглээд очиж зүггүй завгүй ингээл гүйж байгаа нэг эмэгтэй байгаад байдаг. Hallelujah, we're going to start the meeting now. Тэгсэн нэг юм завгүй хөс баасна гоцсон эмэгтэй гарч ирээ. За цуглаанаа эхлэе гэсэн. I said, who's going to lead the worship? За тэгээ хин магтан дуг нь удирдах юм бэ гэсэн чинь. She said, my husband. Гэсэн миний нөхөр удирдана He гэсэн. has an accordion. Тэр баян тоглоод But he had 4 heart operations. 4 heart operations. тэгтээ 4 удаа месцаас зүрхний месцаас орсон ч гэсэн тоглохтойгоо шүү. So he comes up like this. Нэг иймэрхүү амьсгаацсан нөхөр гарч ирээд And he started to play. тэгээ баян өөр тоглож өгсөн гэж. And the anointing of God came down. Гэсэн бурхны сүнс буусан гэж. People got saved. Хүмүүс аврагдсан. People got healed Хүмүүс эдгэрсэн. from cancer. Хор тавдартай хүмүүс эдгэрсэн. The anointing of God was there. Үнэхээр тэнд бурхан хамт байгааг би мэдэрсэн. After the service, a lady came to me. Тэгээ тэр цуглалтын дараа нэг эмэгтэй над дээр He ирээд said, hello. оо Thank you for your sermon. таны сургаал заасан But to баярлалаа. be honest, Яг үнийг хэлэхэд I didn't come to listen to you. би таныг сонсохоор ирээгүй шүү. Okay. За. We came here to feel Fish Ole's hands when he welcomes us to the church. Би зүгээр л загсчин уулагийн халуун гарыг нь тэрвэрлтийг нь мэдрэх гэж л ирсэн юм аа гэсэн. We travel 2 hours every year to these tent meetings. Тэгээ 2 жилийн турш бид нар энэ цугларт майхан цуглартанд 2 жилийн турш Just to feel his hand. фиш уулагийн хуулаатай л гар барьж мэдлэх гэж л бид ирж байгаа маа гэж хэлсэн. In many churches, they don't welcome people anymore. Олон чуулганууд хүмүүсийг халуун дотн ухтаж авах But болсон. here outside among the pigs and the cows, they are welcome. We have Харин welcome. энэ хөдөө хээр сайхан үнэ мал бэлдсэн газарт л энэ загсчин уулаа биднийг сайхан хүлээж авдаг юм аа гэсэн. And I felt when I heard that. Тэгээ би үнийг If we get churches like that, тэрвээ бид яг ийм чуулган байж чадах юм бол we will be here 100 years from now. бид 100 жилч оршин тогтнож чадах юм байна гэж бодогдсон. Hallelujah. Халелуя. I said hallelujah. Халелуя. Now he called me again this in January. Тэгээд нэг сард дахиад майхан цуглаанаа хийн. He said, hello, 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 hello. Дахиад нөгөө хөлөө гэдэг ууцдаг. It's Fish Ole. Оо загасчин уулаа байна. Are you coming this year? Энэ жил дахиад ирэх үү гэж надаас асуусан. I said, how many are you now? Тэгээд та нар одоо хэдүүлээ болсон бэ гэсэн чинь. 8 people. Оо 8 болоо л байгаа. Not everybody is active, Бүгдээр үйлчлдэг юм аа тэгтээ. but we're still going to do this meeting. Тэгтэл цуглартаа хийнэ гэж хэлсэн. Hallelujah. Халелуя. That's what I'm talking about now. Let's give Jesus a hand. Есүс чанга алдагчдыг өргөё. I know. I know. First of all, I want to show you a picture of Fish Ole. За загасчин уулагийн зургийг эхлээд би та нарт үзүүлье. Here's the man. За энэ залуу байхгүй юу гэж. He said, Carl Gustav, do you only know old people? Тэгээд та нар надаас магадгүй Карлоста дандаа л та хөгшүүний тухай түүх яриад ах юм гэж. No, I know many young people. Гэхдээ би бас сайн үйлчлж байгаа залуучуудыг ч мэдэн шүү гэж. I love young people. Би залуучуудад тайртай гэж. But I believe we can learn from these people. Яг л бид ийм л хүмүүсээс суралцах ёстой маа. They have given everything to the church. Тэд байгаа бүхнээ чуулгандаа зориулдаг. If we give our hearts to the church, Үнэхээр зүрх сэтгэлээ зориулдаг. we can change the world. Бид зөөлгөн зүрх сэтгэлээ зориулах юм бол үнэхээр энэ дэлхийг өөрчилж чаднаа. Let's stand up, everybody. Бүгдээрээ хамтдаа босцгоо. I want everybody in this room right now Тэгэхээр энд байгаа хүн нэг үрийг to dedicate yourself. өөрийгөө шинээр дахин зориулахгүй юу гэж би хүсье.
to be packing somebody else's parachute in you. Хэн нэгний та шүхрийг боодог. Шүхрийг бооход бэлэн сэтгэлтэй байх. To be part of packing the parachute of this church. Тэгээ энэ чуулганы та шүхрийг бооход бэлэн байх. Because Яагаад гэвэл this church needs you. яагаад гэвэл энэ чуулганд та хэрэгтэй юм аа. The Lord has a need of you. Чуулганд таны үүрэг орол хэрэгтэй юм аа. Amen. I said amen. Амен. I want you to say, I want to pack the parachute of this church. Би ч гэсэн бас энэ чуулганы шүхрийг боодог нэгэн баймаар байна гэж би хэлмээр байна. I want to be this piece of clothes Тэгээ би яг энэ жирэг болдог даав шиг, жирэг that болсон are даав шиг, between the wounds and the robes. шарх ос хоёрын дунд жирэг болсон даав шиг. I want to be that person who Би яг ийм give жирэг that болмоор extra байна. love to people when I meet them. Би уулзах хүмүүстэй тэдний шүхрийг боодог хүмүүс болмоор байна. I want to give that smile to people when they come to church. Чуулган дээр хүмүүст би үнэхээр тэр инээдийг бэлгэлдэг. I want to Тийм do that job with joy I do behind the scenes. би хөшгөний цаана өөрийнхөө ажлыг баяртайгаар би хийгээд өөрийгөө зориулмаар байна гэж байгаа юм байна. We just had a conference home now. Тэгээ бид манай чуулганд маань дөнгөж сайхан конференц зохион We had байгуулсан. 1,000 people who was working behind the scenes of the church. Тэр том конференцийн ард 1000 хүн тэр конференцийг бий болгож авч явсан байгаамаа. They get no money. Тэд цалингүйгээр үйлчилсэн. Just the joy by giving their time to God. Өөрсдөө цагаа зориулснараа баяртайгаар үйлчилсэн байна. Amen. Амен. We can be people like that. Тэгэхээр бид ийм хүмүүс болж чадсан шүү. We can be that people. Бид яг ийм хүмүүс болох ёстой маа. To dedicate ourselves to the church. Тэгэхээр бид чуулганы But right now, шүхрийг боодог хүмүүс. if you are here in this service today Тэгэхээр та өнөөдөр and you don't know Jesus, энэ чуулганд you have анх not удаа ирээд Есүсийг мэдхгүй байгаа бол received Jesus in your heart yet. Есүсийг зүрхсэлдээ хараахан хүлээж аваагүй байгаа бол He's not your Lord and your Savior. та Есүст та хараахан итгэж But өөрийгөө today you аврагчаар say, I хүлээж want to аваагүй come бол to Jesus. I want to give my life to Jesus. хэрвээ та үнэхээр Есүсийг би үнэхээр аврагчаа болгож хүлээж авч амьдралаа өгье гэж If you are here and you want to give your life to Jesus today, амьдралаа өгөхийг хүсэж байгаа нэгэн for the байгаа бол first time of your life, тэгвэл анх удаа Есүст амьдралаа өгөхийг хүсэж байгаа хүн байгаа бол I want you to lift your hand. тэгвэл би таны гар өргөсөй гэж хүсэж байна. God bless you. God bless Бурхан you. таныг өргөлтгөө. God bless you. God bless you. God bless you. God bless you. Гар өргөж байгаа хүмүүний өрийг бурхан өргөлтгөө. Hallelujah. Халелуя. If you have lifted your hands, Хэрвээ та гараа өргөсөн бол I want to invite you to come down here. саяын гараа өргөсөн хүмүүсийг би та нарыг Just come down here. We want to pray энэ for you. урд гарч ирэхгүй юу гэж үрий. If you lifted your hands, just come right now. Саяын гараа өргөсөн хүмүүсийг From та the нарыг balcony, just make your way down and just come хажууд нь down зогсож here. байгаа хүмүүс энэ хүмүүс We зам want to pray for you. We want Зам to pray the тавиад prayer of өгөхгүй юу? salvation for you. тэгээ бид нар та нарын төлөө залбирч үйлчлэх болно. Because the Lord is here to save you today. Эзэн өнөөдөр таны амьдралыг авахыг He's хүсэж here to байна. give you new life. Эзэн та нарт Just шинэ come right амьдралыг now. өгөх хүсэж байгаа маа. Young and old, just make your way forward. Come forward. Come in Jesus' name. Come wherever you are. Бай газараас Wherever та you are бууж on this ирэхгүй building, юу? I want you to know you're welcome to Jesus. Есүсийг This is the love хүлээж of авах хүсэж байгаа бол God reaching you наашаа right гараад now. ирэхгүй юу? Wonderful. God bless you. God bless you. God bless you. People are coming from everywhere. Just leave your seat and come right now. За Thank you, Jesus. баярлалаа Есүс. People are still coming. We're going to wait for the people on the balcony to come down also. За дээр бэлтааснаас God bless буух you. хүмүүс байл бас God bless you. бууж ирж бидэнтэй God bless нэгдэж you. болно шүү. Нэгдэрэй гэж. This is so wonderful to see all of you coming to Jesus. Шийдвэр гаргаад наашаа ирсэн та нарыг харахтаа би бахархаж байна. I believe the next year many people will come to Jesus in Ulaanbaatar. Улаанбаатарт ирэх жил маш олон хүмүүс Есүс дээр ирэх болно гэж би итгэж байна. Praise God forever. People are still coming there on the balcony now. We're going to wait in Бэлтааснаас everybody. бууж байгаа хүмүүс ирж байна. Бидэнтэй нэгдэж байна. Thank you, Jesus. Оо баярлалаа Есүс. Thank you, Jesus. People are still coming. People are still coming down. Хараахан шийдэг байгаа хүмүүс ирэхгүй юу? Thank you, Jesus. Here we are. Let's lift our hands, everybody. Бүгдээрээ хамтдаа гараа өргөцгөөе.
Let's pray together. Хамтдаа залбирцгаая. I want us to pray for every one of these wonderful people who are here right now. Энд ирсэн гайхалтай хүн нэгүрийн төлөө би залбирая. People are still coming. 3-4 more is coming. And I want you to lead you in a prayer of salvation. Тэгээ би та нарыг эхлээд авралын залбирт хөтлөё. And Jesus will come into your heart. Есүс таны зүрх сэтгэлд ирэх болтгоо гэж би залбирч өгье. Thank you, Jesus. Баярлалаа Есүс. Let's pray after me, everybody together. Тэгээ бүгдээрээ хамт Everybody say, Father God in heaven, бүгдээрээ хамт намайг дагаад залбихгүй юу гэж. Тэнгэрт байгаа бидний аав минь. I come to you right now. Би тань дээр яг одоо ирж байна. I believe with all my heart Би танд өөрийнхөө бүх зүрхийг танд өгч байна. that Jesus died for me on the cross. Есүс загалмай дээр миний төлөө амиа өгсөн. And right now, Яг одоо I receive Christ би яг одоо Христийг хүлээж авч байна. into my heart. Өөрийнхөө зүрх сэтгэлдээ таныг хүлээж авч байна. And I confess Би хүлээн зөвшөөрч байна. Jesus Christ Есүс Христ бол as my Lord and my Savior. миний амьдралын эзэн бөгөөд аврагч юм аа. And from this moment on, Энэ цаг үеэс I am a new creature. би шинэ бүтээл болсон. All things has passed away. Хуучин бүхэн өнгөрч. Satan, go away from my life. Миний амьдралаас хуучин бүхэн зайлж. I belong to Jesus. Би одоо Есүсийг болсон. Hallelujah. Халелуя. Hallelujah. Халелуя. Give the Lord a hand. People, Халелуя. belong to Jesus. Эцэд алдар ташлтыг өргөё. Welcome to Jesus. All of you. Халелуя. Wow. Today I so touched to see you Өнөөдөр би энэ шийдвэр гаргаад ирсэн та нарыг харахтаа миний сэтгэл үнэхээр хөдөлж байна. from this moment, Яг энэ цаг үеэс, this very day. яг энэ өдрөөс Today is the 31st of August. өнөөдөр 8 сарын 31 гэдэг энэ өдрөөс 14 оны 8 сарын 31 гэдэг 10 энэ minutes өдрөөс to 1 o'clock. 1 цаг болоход 10 минут дутуу. That was the moment you got born again. Яг энэ өдрөө, энэ цаг учраас та дахин төрсөн шүү. Та шинэ амьдралтай болсон шүү. Amen. This is your birthday. Энэ бол таны шинээр мэндэлсэн өдөр байгаа маа гэж. And Jesus loves you so much. And we love you. Есүс танд маш их хайртай. Чуулганы итгэгчид бид бас танд маш их хайртай шүү.